Их сурвалжийг Screen Prison болон Fandom хуудасаас авав. Lannister овгийн бэлэг тэмдэг. Casterly Rock дахь Lannister овгийн хон бол Westeros дахь хамгийн хүчирхэг хөрөнгөтэй эртний угсаатны нэг юм. Casterly Rock Westerland-ийн хамгийн баян алтны ордтой нутаг бөгөөд тэдний хөрөнгө хэдэн зууны туршид хуримлагцаар өдийг хүрчээ. Lannister-ийн уг гарал хааны удмынхан биш боловч өөрсдийн хүчээр шат дараалталтайгаар эрх мэдлийг олж авсан юм. First of her name, Queen of the Andals and the First Men, Protector of the Seven Kingdoms. Lannister-ийн бэлэг тэмдэг болох Алтан Арслан нь язгууртан угсаа болон сүр хүчийг бэлгэлдэг. Tywin Lannister-ийн эцэг Tytos Lannister бол хүний эрхэнд амархан ордог сул дорой хүн байсан бол харин түүний бардам хүү Tywin овгоо өөдөн татаж хамгийн агуу авог мэд харагдахад хүрвэжээ. Game of Thrones-ийн ертөнцид хөв хүний нэрээс илүү овгийн нэр хүнд чухал гэдгийг Tywin ойлгосон учраас хүүхдүүдээ ч мөн овгийн нэр төрөө өндөр дүргэж явахыг шаарддаг байсан. Not your personal glory, not your honor, but family. Тийм ч учраас Lannister-ийн муу мухай нь гаднах төгс төгөлтөр байдлаар нь халахалдаг. Lannister-ийн овог, амчин зан, биеэ даасан байдал, 100 дамжин цус ойртол гэх мэт бардам мега үзлийг илэрхийлнэ. Your legacy is a lie. I don't believe you. Lannister-ийн албан ёсны урай болох ахирхыг минь сонсон Арсангийн сүр хүчийг илэрхийлэх ба Lannister-ийн бусдад харагдахыг хүсдэг дүр зургийн төлөөлөл юм. Гэвч албан бос яг тэдний хэн гэдгийг харуулах урай нь Lannister үргэлж өрөөдөлдөг. I will owe you gold. Нэг талаараа энэ хүмүүс тэд эд хөрөнгөтэй гэдгээ бахархалтайгаар хэлэх мэд. Тэд ахвал самбаатай байж улс төрийн ертөнцийг ойлгодог байх нь чухал гэдгийг мэддэг. Тэд мөнгөтэй, санхүүгийн хувьд найдвартай гэдэг нэрээрээ олон арилжаа тохиролцоог амжилттай хийдэг. A Lannister always Don't pays... say it. Don't fucking say it. Lannister-ууд өр зээл, аж тусыг буцааж төлдөгч тэдний ураа бас нөгөө талаараа ч хэрэгжинэ. Хэрэг өөртөө зөрчилдвөл Lannister төшөөгөө хатуу авдаг ба үүнийг нь бас санах хэрэгтэй. Тэгэхээр албан урай тэднийг гаднаасаа харагдахыг хүссэн язгууртан дүүж зургийг харин жинхэнэ урай тэдний жихэн эрхэмлдэг баялаг овжин нарийн сэтгэлгээ үш хонцон харуулж байна. Lannister-ыг илэрхийлэх өнгө бол алтлаг ба хүрэн улаан бөгөөд энэ нь тэдний хаан ширээн залрах хүслийг илэрхийлнэ. Атлаг өнгө бол хаан сэнти болон эд баялагийг илэрхийлэх өнгө юм. Алт бол эд бүхний дээд учир Lannister-ууд өөрсдөө бусдаас илүү хэмээн хардаг. Lannister-уудын энэ ганган хээнцээр эго үзэл нь тэдний дотоод инэрлэггүй төвшин байдлыг халахалдаг. Cersei овгийнхаа нарциссист байдлыг харуулдаг. Тэрээр зөвхөн өөрийгөө болон эхэр Jaime ба өөрийн хүүхдүүдэд л хайрладаг. Улаан хүрэн өнгө статус болон язгууртан гарлыг илэрхийлнэ. Lannister-уудын үг гарал хааны удмынхан биш боловч өөрсдийн хүчээр шат дараалтайгаар эрх мэдлийг олж авсан юм. Tywin хааны баруун гар, Jaime хааны жанжин, Cersei хаан Robert Baratheon-тэй гэрлэж хүүхдүүдэд хаан сэнтийн залрах боломж олохын хажуугаар Lannister-ийн цэвэр тусаа авч үлдэж чадсан юм. Тэгэхээр эдгээр өнгөнүүд Lannister-уудын жинхэнэ хинбэ гэдгийг бос харин хэн болж харагдахыг хүсдэг бэ гэдгийг тодорхойлдог ба өнгөнүүд нь тэдний бүхний захирах хүслийг илэрхийлнэ. Тэдний овгийн сүлт амьтан болох Арслан нь Lannister-уудын хаан тусынхаа эзэн болох хүслийг харуулж байна. Ямар жамтан арсантай энэ тэнцэхгүй гэвч Westeros Targaryen-ы цусны гайхамшигт хүчит домогт луу бол Lannister-уудын хувьд гол айдас нь юм. Lannister-ийн овог тохироогүй зан арын шаттай хүн бол Tyrion юм. Болон эгчтэй ад үзэгдсэн Tyrion Lannister бол эд баялаг эрэх дарахтай хэдий ч жигшил зэвүүцэлд амьдардаг нэгэн. Гэхдээ одоо тэрээр Daenerys-тэй уулзаад бусад Lannister-уудаа бодвол амьдралын гол зорилгоо олж эд хөрөнгө эрх мэдлээс хайгүй илүү гайхамшигт итгэх болсон. Сүүлийн улирлуудад Jaime Lannister маш Lannister бус нэмжин зүйлүүд үзүүлсэн. Cersei-ийн баахуу томонч мөн зөв энэрэнгүй сэтгэлтэй байж сайн хаан байх шинжийг үзүүлж байсан ч тэр нь эцээ үзэж чадаагүй ба Lannister-уудын ертөнцид тийм аран шин удаан оршиход хэцүү гэдгийг харуулсан. Cersei-ийн Jaime болон хүүхдүүдэд хайрлах хайрч өөрийнх нь эго үслийг давж гарч чадаагүй. Ерөнхийдөө бол Lannister-ийн хоёрдмол шинжтэй гадаад гоо үзэмж, дээдсийн язгууртан угсаа, цэвэр цус, манлайлагч байдал болон хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төлөө атаа хорсол, нууцаар дүүрэн дотоод тусгал. 6 дугаар удирдлагын төгсгөлд төмөр сэнти дээр суусан Cersei-ийн дүрслэл нь удам угсаагаа залгамжлах хүүхэдгүй ээжийн дүр зураг байдаг бөгөөд энэ нь ямар ч чухал зорилгогүй хэрнээ бүхний захирахын тулд юугаач золиослж чадах эго үзлийг нь тод томруунаар харуулдаг. Эцэст нь Lannister зам бол хүснээ авч бүхний дээр суугаснаа шизээж ухрахгүй юм.